Соёмбын дотор бол хоёр юм дөрвөлжин байгаа. Хоёр юм гурвалжин байгаа. За гурвалжингийн үзүүр нь бол доошо харсан байралтай байдаг. Тэр энэ гурвалжин бол жадыг илэрхийлж байгаа. Яагаад доошо харсан бэ гэхээр дайснаа дарнаа гэдгийг бол илэрхийлж байгаа. За мөн арга бэлэг буюу хоёр загас бий. За энэ хоёр загас бол арга бэлгийг, эрэм хүйсийг илэрхийлдэг. За яг бэлэгдэл нь бол Монгол хүн өсөн үржиж, тийм ээ, их орноо цэцэглэн хөгжүүлж байхын бэлэгдэл болсон байдаг юм аа. За загасны дээр доор хоёр тэгшүнцэгт байрладаг. Тэгэхээр энэ бол шулуун шудраг журамтай байхыг бэлэгддэг юм. За Соёмбын хоёр хажуугийн босоо өнцөгт буюу одоо хоёр талын бол босоо тэгшүнцэгт нь хан хэрмийг бол бэлэгддэг юм байна. Тэгэхээр ард түмэн эв санаа нэгтэй болох юм бол ийм одоо ган хан хэрмээс хүртэл бат бих байх юм шүү гэдгийг бэлэгдэн харуулдаг гэж судлаачид үздэг. За Соёмб тэмдэг ингээд өөрөө энэ бүх бэлэгдлийг агуулснараа монголчууд бид гал мэт мандан бадарч, наран сар мэт гэрэлтэн мөнгөчж, зэв сум мэт хурц шулуун, хоёг мэт бат бих байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга бэлэг хослон төмөр хүрээл угаа адил